Зарим ерөнхий сайд оюун эрдэнийн хувьд гашуун сухад ганц мод төмөр замын хил олуулалтын нээлтэд оролцох албан томилолттой явж байгаа. За гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Хил олуулалтын төмөр замыг 1.9 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. За санхүүжилтийг Эрдэнэс 5 толгой компани хариуцах юм байна. Өнөөдөр Монгол улс бүгд найрамдах хятад ард улсын хооронд 1955 оны хилцээрээр байгуулсан замын үд эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны бүтээн байгуулалтын ажил ийхүү 70 жилийн дараа эхэлж байна. Тийм ч учраас энэ бол хүүхэн өдөр юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил бол өөрөө их олон жил маргаан дагуулсан. Энэ хэмжээгээр Монголын эдийн засгийн өсөлтийг хойшин татсан. Тийм учраас өнөөдөр засгийн газар өөрөө зориг гаргаж, хурд гаргаж, эв нэгдлийг харуулж энэ ажлын ард гарч чадсанаар Монгол улсын эдийн засгийн бат бөх суурийг цутгаж чадж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Гашуун сухад ганц мод бомбын төмөр зам нь Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадвар, эдийн засгийн өсөлтөд томоохон төлөв золно гэж залбирхан үзлээ. Энэ бүтээн байгуулалт эхэлснээр засгийн газар хоорондын хилцээрээр тохирсон Монгол хятадын хилийн бомбдод болох шивээ хүрэн сэхээ, бичигт зүүн хатавч, ханг мандал бомбдод төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэх юм а. Төмөр зам холбогдсноор бомбын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж, жилийн экспортын орлого 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдэн гэсэн тооцоолол гаргажээ. Энэ бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Үр дүнд нь бол ердөө л 2-3 жилийн дотор манай одоо экспортын хэмжээ 2 дахин өсөж байна. Тэгээ үр дүнд нь бол Монгол улсын экспорт, за үр дүнд нь бол Монгол улсын одоо маш олон одоо бараа бүтээгдэхүүн, уул уурхай, за мөн эрчим хүчний гээд олон юм экспортын боломжууд нэгж байгаа шүү. Төмөр зам холбогдсноор олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцтаж, тодорхойгүй байдал үүсэж байгаа энэ цаг үед Монголын экспорт тогтворчих даваа талт юм а. Мөн дэлхийн гангийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг бүгд найрамдах хятад тусад нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэл түнш байх боломж Монгол улсад бүрдэж байна гэж засгийн газрын гишүүд онцоллоо.